Боб, холбоогоо асаагаад надад хариулаач. Альва, яваараа. Сайн уу намайг бэк гэдэг. Дог Хэнсэн. Дог чи уулан тавирхаас өөр юу хийдэг вэ? Би шуудан зөөдөг. Эврест дээр гарсан анхны шуудан зөөгч болох нь. Тэгжил найдаж байна. Таалагдчих байна. Та нар бүгдээрээ өмнө нь ууланд авирч байсан туршлагатай байх. Үгүй бол энд ирэхгүй байх байсан. Эверест бол дэлхий дээрх хамгийн аюултай газар. Цагаагаар ямар их байна? Дажгүй. Би чамтай цуг явсан ч болоос. Дараагийн удаа хамтдаа авирна. Гурвуулаа цуг. Эхнэр чинь юу хийдэг вэ? Бид салснаас хойш тэр тоохоо байсан даа. Өглөөний минь хүмүүсээ. Зайлвэ суулда хөгшөн. Агарын хэмд бие дасаг. За тэгэхээр хүний бие махбод 8800 метрийн өндөрт ажиллах чадваргүй болдог. Бидний бие утгаараа үхчихнэ гэсэн үг. Хамгийн чухал нь ямар нэг зүйл тохиолдохоос өмнө та нарыг оройд нь гаргаад буцаагаад аюулгүй буулгах. Сайн бэрээрээ. Болгоомжтой. Энэ үнэхээр хүнд юм аа. Хэд хэдэн өдрийн дараа чи үлдсэн амьдралынхаа турш Эверестийн оргилд гарсан хүн боллоо шүү дээ. Үнэхээр сайхан харагдаж байна. Та нар хаана байгаа юм? Хэлэн бид Эверестийн оргил дээр байна. Бид амжихгүй нэ. Урдаас маш том үйлнүүд ирж байна. Үгүй. Хүмүүс дээрээс бууж ирээгүй. Харин шуурга болон ширүүсч байна. Бидэнд асуудал гарлаа. Хүч төрөгч дуусчихлаа. Дог. Надгүйгээр яваа. Үгүй чамайг орхихгүй шүү. Аль. Би ухмэргүй байна. Чи намайг сонсч байна уу? Чи зогсож болохгүй шүү. Үгүй. Өөр хүмүүс чадсан юм чинь. Чи ч бас чадах ёстой. Би чамд хайртай.